Би мөнгө угаах терроризмын санхүүжилтөд тэмцэх үндсийн зөвлөлийн дараагаар ажиллаж байгаагүй дараах асуудлуудад нэн тэргуунд анхаарал хандуулан ажилланаа. Нэгдүгээр туульчин мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэх, үйл ажиллагааг эрх бүхий байгууллагад тайлгнах эрх зүйн орчинг сайжруулах. За хоёрдугаарт эцсийн өмчлөгчийн мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг хангах зорилгоор улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтыг эрчимжүүлж зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлагын арга хэмжээ авнаа. Яг энэ чиглэлээр улсын бүртгэлийн байгууллагад үүрэг даалгавраа өгдөд эхнээсээ хяналт шалгалт ороод явж байна. За 3-р тавилгатай тэмцэх газрын нээлттэй хөрөнгө оруулалтын мэдүүлгийн мэдээллийн санд нэвтрэх, авч болох мэдээллийн төрөл цар хүрээнд нэмэгдүүлэх боломжийг судалнаа. Үүний хууль тогтоомжийг хүрээнд хийн. Дараагийн дугаарт эрүүгийн хууль заасан мөнгө угаах гэмтэрхээ зохицуултыг бид нар боловсронгуй болгох шаардлагатай. Мөнгө угаах гэмтэрхийг сонгодог утгаар нь хуульчлах, илүү наривчлан зохицуулах шаардлагатай байна. За дараагийн дугаарт ашигын төлөө бус хуулийн этгээдийн мөнгө угаах, терроризмын санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртгөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалт, зөвшөөрлгүй бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон хуулиар хүлээсэн үргээ биелүүлээгүй ашигын төлөө бус хуулийн этгээдийг илрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. За энэ дээр бол бидний олон жил ярьж байгаа энэ төрийн бас байгууллага ашигын төлөө бус хуулийн этгээдүүдтэй холбоотой хууль зүйн зохицуулалт дээр хууль зүйн төдийдгийн яам анхаарч ажиллана. Мөнгө угаахтай тэмцэх тогтолцоо үйл ажиллагаа нь төрийн болон хувийн хэвшил зэрэг олон салбарын хамтын ажиллагаа уялдаа холбоон дээр тогтдог бөгөөд миний хувьд ч юм уу энэхүү хамтын ажиллагаа нь чухал ач холбогдолч үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудаа энэ чиглэлээр дэмжин ажиллана.